За сүүлийн үеийн нөхцөл байдлыг өөрөө нийлж байгаа яриад явж байна. Энэ нь бол сая хатад Европт очлоо, Европын очруудаас уулзлаа. Энэ нь нөхцөл байдал маш хүндэрч байна. Тэгээд улсын хурлыг харах талаар хурлын дарагтаа зөвшөөрсөн тийм байна. Тэр дагуу одоо зөвшөөрөх юм бичигтэй орж ирж байгаа. За ерөнхийдөө бол нэгдүгээр мөрийн хөтөлбөр 16 оны сонгуулийн тэмдэг таамаг байсан. Тэр мөрийн хөтөлбөр одоо өнөөдөр 19 он гарах гэж байна гэж. Тэгээд сүүлрүү гарах гэж. Иргэдтэй тал дээр бол үнээр татаад. Хоёрдугаар төсөв. Саяын төсөв бол та бол 10% өрөөсөн 10% байхгүй, 15% байхгүй. Тэгээд төсөв бол шатнд батлагдаад явж байна. Зураг төсөв энэ олон барилгуудаа олж нөгөө яриад байдаг одоо аж ахуйн салбараа нэг босгоод авъя. Нүүрсний үн үнэтэй байгаад байна. Нүүрсний үн унахаар яа. Одоо сая ингээд асар өндөр явах чинь эдийн засгийн хямралыг бол хийж болох мэдэхгүй. Ер нь бол бид нар ингээд үргэлжлэн загнаад яваад байна. Иймэрхүү асуудлыг ярьсан маа. Тэгээд Эрдэнэ засгийн газрын унахтаа бол тэр концессийн гэрээ гэдэг ярьж байгаа. Одоо энэ бол болохгүй гэж унагсан шүү. За хамгийн сүүлийн яригдаад байгаа асуудал нь эрх мэдлээ ашиглаж жижиг дунд үйлдвэрийг зориулсан зээлийн их хурлын гишүүдийн төлөвлөлийн дагуу өөрсдөө хуваарлсан байна. Энэ бол нэгэн ил дотор олон одоо байдлаар зарлагдчихэв. Өнөөдөр бас прокурорын байгууллагаас мэдээлэл авлаа. Ингээд жижиг дунд үйлдвэрүүдийг анх зориулалтаараа байна. Ерөнхийдөө бол жижиг бизнес эрхэлж байгаа ажлын байрыг хадгалж байгаа хүмүүс зориулсан арилжааны бус зээлээр дэмжих гэсэн ийм зорилгоор батлагдсан. Одоо зэш. Энийг их хурлын гишүүд авна гэдэг чинь бол одоо байжуулах зүйлээ гэсэн. Энэ олон үндслүүдийг одоо ингэж одоо үндэслэж